Манай дэлгүүр нь эрчүүдэд зориулсан хувцас загварын өргөн сонголтыг 20 жилийн турш тасралтгүй санал болгосоор ирлээ. Бид эрчүүдийн өдөр тутам баяр ёслол болон албан ёсны хэм маягт хэрэгтэй бүхий л хувцсыг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн. Та бүхэн өөрийн стил имижээ тодтогох чанартай хувцас сонгохоор Gentleman Shop-д хүрэлцэн ирэхийг урьж байна. Найрсаг хамт олон танд үйлчлэх болно. Gentleman Shop. Эрэгтэй бэлэн хувцас. Өглөөний мэнд үзэгч та бүхэнд кофе цай нэвтрүүлэг ээлжид дугаараа хүрэхээр студидтэй бид эрхэм хүндтэй зочноо ирсэн байна. Энэ өглөө студид маань бидний урилгаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч. За бас баримтат киноны найруулагч Гомбын зол жаргал урилга хүлээж аваад хүрэлцэн иржээд танд баярлалаа. За урьсавд баярлалаа. За баярлалаа. Нин тэргүүнд бид зочдынхоо кофе цагаар дайлаад ярилцдаг. Тэгэхээр таны хүсэлтээр кофе бэлтлээ. За баярлалаа. За сайхан кофе чаналаа. Халуун кофегаа хамтрах уугаарай. Таны хувьд ер нь хэр кофе цаг вэ? Кофе ер нь хэр удаа? Телевизэд ажилласан цагаас хойш, баримт кинод ажилласан цагаас хойш хүн нэг сүүдэртэй бол би хоёр сүүдэртэй болсон. Нэг сүүдэр нь баг кофе болсон юм шүү. Оо за. Тэгээд ер нь энэний хүчээр одоо өчнөж амжуулсан юм бол доол гэж боддог тийм л болсон. Кофе уунаа. Кофеинод бас хүнд эрч хүч сэргээдэг, бас ядралыг арай багасгаж өгдөг. Тэгээ нөгөө оюуны бүтээл хийдэг, суудаг хүмүүс нэлээд кофеинд ороод байна уу да гэж бас харагдаад байгаа шүү дээ. Одоо хаяа хөдөө гадаа яваад айлд ороход сүйтэй цай гэдэг л дээ юм шүү дээ. Сүйтэй цай ууж чадахгүй гэж дүрнээ тийм ээ сүйтэй цай ууж чадхаа байсан бол уул нь бол их олон жилийн өмнөдийнх нь бол гайгүй байдагс одоо тэгээд энэ кофе их уусан байна. Одоо сүүлийн үед яг бас жаахан завсар зайгаар нь одоо жимсний цайнууд чих олон нэр төрлөөр болсон байгаа шүү дээ тийм. Сүүлийн 10-аад жилдээ янз бүрийн л жимснүүд байгаа ш. Тэгэл тэдрээс л уучлаа. Ер нь бол эмч нар ч гэсэн бидний насны хүмүүсийг хэлдэг ш. Айл болохоор шингийн юм их сайн ууж явах хэрэгтэй гэдэг учраас тэгээд жиндээ таарсан шингийн юм уухыг хичээгээл явдаг. Тэр эрүүл мэндийн талаа хүмүүс илүү боддог болсныг орчин цаг үе тэгэл энэ хотчлж тэгэл янз бүрийн юмнаас шалгалттай байдаг. Гэхдээ кофе бол миний өстой нэг хүрэн халиумар гэдэг шиг хүрэн халдсанмар гэдэг шиг салшиг ундааны нэг л болсон байна да. Баярлалаа. Тэгээд энэ шавийнхаа гараас ингээд кофе уугаад нэвтрүүлэгт ороод сууж нэгдэх. За баярлалаа. Урьсанд баярлалаа. Студийнхаа нэвтрүүлгийнхаа хойморт таарч байгаа таатай байна. Тэгээд золоо огшийн маань хувьд сүүлийн үед ямар сонин сайхантай байна? Ямар уран бүтээлүүд туйрваад байна? Багшийнхаа ажлыг бас давхар хийж гинүү та? За хаяад бол ерөнхий одоо лекц бол орж байна. Олон анги цуглуулж байгаад орж байна. Зарим нэг анги чинь 5 хүүхэдтэй, 10 хүүхэдтэй, 20 хүүхэдтэй гэхээр одоо бид нэр ингээд олон жил багшлсан юм, олон жил ажилласан хүмүүс чинь илүү олон оюутнуудыг нэг байлгаж байгаа. Тэгэд овш лекцэнд орж ярих тийм бол урилга байдаг. Ер нь бол би чинь нэг 8 жилийн өмнө телевизээс одоо 2 яс ингэдэг шиг нэг юу бас одоо 38 жил ажилласан байдаг. Тэгээ тэр үед нэг жоохон өвдсөн айхтай тэгээ манай гэрхэн зүйлээд одоо их олж илээс 2 дугаарт нөгөө нэг юм нь бол телевизэд ажиллахдаа би мэдээнд ажиллаагүй юм байна лээ. Соёл урлагийн редакцид ажиллаагүй юм байна лээ. За нийгэм улс төр спорт залуучуудын редакцид 3-т ажиллаж ирсэн. Тэгээд нийгэм эдийн засгийн редакцид ажиллаж их явцад залуучуудын редакцид ажиллаж их явцад 21 аймгаар одоо 2-3 тойрсон байна. 200-300 сумаар орсон байна. 20-30 жил ингээл тойрц сурвалжлага их хийдэг үлээ. Тэр үед чинь одоо ингээд тохилог болсон телевизүүд бол студид хүн урьж ирдэг нэвтрүүлэг их байсан бол тэр үед хөдөө явж орон нутгаар явж залуучуудын дунд орж амьдрал үзэж хардаг тэнд ямар байна уу гэдгийг их үзүүлдэг байсан тийм акцив идэвхтэй тийм нэвтрүүлгүүд үед бидний өнгөрсөн байл да тэр зурс. Тэгээд тэр маань өөрөө дараа нь манай авч бас баримт кино найруулагч шүү дээ зохиолч юм. Тэгээд бас хэлжсэн юм. Телевизийн сэтгүүлчийн ажил бол яваанда баримтат кино руу ороход их амар. Ерөөсөө тэгж таардаг. Тэгэхээр энэний цааталд юу түшиг тулгуур болж ийнэ гэвэл энэ орон нутаг хөдөө явж малчин ардууд хүмүүсийн амьдралыг харсан, яриаг нь сонссон, тэндээс юм сэдв болсон
тэрийг ухаж бодсон, ухаарч ойлгосон бүхэн чинь баримтат кино хийх суур болно. гэж хэлсэн. Тэгээ манай өөр Монгол кино үйлдвэр 40 гаруй жил ажилласан учраас бас тэтгэврт гараад тэгээд гэрц суусаа бодоход бол тэр ажлыг хийжсэн уран бүтээлийн ажлыг би үргэлжлүүлэх юм байна. Тийм утга зорилготой ч надад хэлж загсан байх гэж бодоод тэгээд тэр халагийг аваад явж байна. Нэг юм анзаараар одоо жишээ нь ганцхан монголч биш. Хаас айгуул тийм эмчийн хүүхэд эмч байдаг. Тийм багшийн хүүхэд багш байдаг. Жолоочийн хүүхэд биш байдаг. Тэгээд юуны мэсэлцийн хүүхэд бас мэсэлж байна. Энэ цаанаа юу хэлж ийн үг тэр нөгөө нэг олж авсан туршлага мэдлэг авяас тэгээд ойлгосон энэ бүх юма баялаг гэж үзэх юм бол үнэн мөнхөд үргэлжлэх гэж үзэх юм бол энийг уламжилж авч явах тэр гол нууц шижмэн тэнд байдаг юм болов уу гэж байна. Жишээлбэл циркчний хүүхдүүд дандаа циркээр л явж байгаа. Жүжигчний хүүхдүүд бүгдээрээ найруулагч юм уу жүжигчин уран бүтээлч босол байгаа. Тэндээс инженер төрсөн юм гүйл гэж байхгүй. Гэтэл инженерийн хүүхэд бол яг инженер болсон байдаг юм. Энүүгээр аливаа мэрэгжил удамшиж өвлөгдөж өн мөнх явдаг юм лүү гэж ер нь ойлгогддог. Энэ бол ганц Монголд биш байна. Дэлхийн нийтээр л тийм байгаа байхгүй гэж. Харж өссөн нь л яг даган дуурайдаг. Тий дуурайхаас гадна бас нэг хоёр талаар тайлбарлах болов гэж байна. Нэгдүгээр тэр орчинд байж тэр яриа тэр амьдралыг тэр бүхнийг харсаар байгаад сонголтгүй шахав. Тэгээд орохоос гадна угаасаа тэр нарийн мэрэгжлийн нарийн ширээнийг олж мэдсэн хүн бол тэрийг хинд өвлүүлэх хөөхд хамгийн түрүүнд үр хөвгтүүдтэй аж ахуйчтай өвлүүлэхийг эрхмэлдэг болов уу гэж би бодсон. Жишээлбэл дээр үед төмрийн сайн дархан алт мөнгөний инжианууд тэр нарийн ширээн хийдэг юм өвлүүлэхдээ үр хөвгтүүдтэй өвлүүлдэг гэсэн тийм боломж байдаг л да. Бид нар илүү нууцыг чамд сонин хадгалж явдаг гэж ойлгох юм уу? Одоо тухайн одоо яг хийж хөвшсөн юу гэж хэлдэг юм бэ одоо патента бүхэлдээ бол өв юм л да, өв соёл. Орчин үеийн хэлгээр бол патент. Тэгээд чи орчин үеийн спортын ертөнцид олимпийн төрөл дэлхийн аварган зүрийн тэмцээн уралдаанд хөнгөн атлетикийн дөрвийг үрчхэн дүү 100 гээд одоо гүйлт байдаг шүү дээ. Нэг тийм саваа дамжуулдаг. Эхний хүн гүгээ дараагийн хүн дамжуулаад та энэ цаагаараа юу давхар ойлгож болох вэ гэвэл хүн төрлөختөн үн мөнгө 100-аас 100 дараа үедээ хамгийн үнцэнтэй хэрэгтэй юм а тэр саваа шиг ингэ дамжуулж явж. Тэгж ингэж явж дэлхийн ертөнц хөгжиж өнөөдөрт хүрсэн байна. Бид нар энэ өв соёлоо хоцрогдсон гэх юм уу үеэ өнгөрөөсөн гэх биш энэ дотроос цаг үедээ нийцгээ болсон шаардлага хангахаа болсон орхиод үнэн мөнх авч явахтай ёстой үн цэнтэй зүйлээ тэгж авч явж явах хэрэгтэй. Тэрийг бол ээж аваасаа, өвөө эмээгээсээ, түүхээсээ, ард түмнээсээ л тэх бах. Тэгжиж үндэстэн оршин тогтнохын гол шижим үндэс болов гэж боддог. Нэрэл бит одоо өвлөгчгөө үргэлжлүүлээд авч явах хөнгөө бол энэ өв соёл уламжлал аав ээжийн маань үлдээсэн сургаал тэгээд хоцорно. Тэгээд гол нь бит бас гэж өв явж байгаа. Тэгээд одоо яах гэж үлгэрмж ч үгдээ. Яах гэж цэцэмэрхэн үг байдгийг. Яах гэж сургаал байдгийг. За нэг хэсэг. Яах гэж уртын дуу байдгийг. Яах гэж хөөмөө байдгийг. Яах гэж богино ардын дуу байдгийг. Яах гэж бүжиг байдгийг бол энэ манай ард түмний өн мөнх одоо мянган жил өвлүүлж ирсэн үнцэн үндэстэн оршин тогтоно л гэж бодож. Гэтэл тал тийшээ юм руу ингээд савчаад үсрээд юмыг шүүрч авч өвтлөд явах юм бол үндэстэн байх үндэстнийхээ дархлааг хадгалах мөн чанарыг алдснаар тун удахгүй ер нь бол аажимда усад алах болно. Үндэстэн байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр хамгийн энгийн жишээнээр энийг бол одоо бид мэдээж та хадгалж байгаа гол юм нь удахгүй одоо 2 сарын дараач болох байна. Цагаан сар гэдэг бол энэ өв ёс уламжлалыг чинь хадгалж яваа шүү гэдэг илэрхийлж байгаа нэг том баяр өгдөг. Тэрнээс 3-4 хоног архитдаг, 3-4 хоног найрладаг гэж үзсгээсээ илүүтэй
Тэр нөгөө саваа үлдээсэн үнцэнтэй юм чинь хадгалаад тэрийг илэрхийлдэг баярын линий юм байна гэж ойлгож байна. За энэ л жишгээр одоо аавынхаа бас үргэлжлэл болж та маань за насаараа одоо сэтгүүлч хийлээ, үргэлжлүүлээд баримтат киноны одоо яг энэ тогоонд ажиллаад хэдэн баримтат кино сүүлийн үед бас бүтээгээд байгаа харагдаж байна. Тэгээ баримтат кино студид бас найруулагчаар ажиллаад ах шиг байна. Ямар одоо кинонууд ажиллаад байна. Ер нь бол би сэтгүүлч мэргэжилтэй учраас энэ чинь яваад баримтат кинонд бол сэтгүүлчээр, зохиогчоор, продюсерээр ажиллах тийм боломжтой болж байгаа. Тэгтээ бас одоо олон 10 жил ажилласан учраас энэ ч бас найруулна шүү дээ. Зүгээр ингэж жагсаагаад үзэхэд би ч одоо 20 жил одоо энэ тогоонд телевизийн дараа ингээд баримт кино явсан гэдэг чинь 400-500 баримт кино ах. Тэгээд тэр чинь бас янз бүрэлтэй баримт киночин дотроо өөрө төрөл зүйл жанр гэж хэлсэн тийм. Зохиогчийн буюу сэтгүүлчийн баримтат кино гэж байна. Түүхэн үйл явдлын кино гэж байна тийм. Хувь хүний намтарчилсан баримтат кино гэж байна. Дараа нь захиалгын баримтат кино гэж байна тийм үү. Ойн гэж байна. Ингээд энэ олон жанруудыг хамрах юм бол баг ингээл тасралтгүй л явж ирсэн тийм л хугацааны юм гарах байх л да. Одоо ч гэсэн ингээл үргэлжлэл явж лээ. Одоо та ямар кинон дээр ажиллаж байна? Одоо эхлээд Улаанбаатар телевизээр энэ хагасайдэр бүтэн сайдэр юу амралтын 2 өдөр гарах 4 анги баримтат киног ерөнхийдөө хүлээлгэж өгөхөөр өнөөдөр ирлээ. Тэгээд тэрнийхээ өмнө би танилцуулгаж байна. Баримтат кино 4 ангитай байна гэхээр хүмүүс гайхаж болох юм. За гэтэл юун тухай баримтат кино вэ гэхээр энэ миний уран бүтээлийн амт нөхөр олон жил үерхэж олон жил одоо зууцаа холбож энэ мэрэгчлэрээ явсан нэг эрхэм би энэ бол Үржингийн Хөрлбаатар юм. Хөрлбаатарын тухай 4 кинос. Гэтэл Хөрлбаатараас итгэн хоног өмнө Монгол улсын ардын уран зохиолч болчихлоо шүү дээ. Кино хийх зураг авах ажил маань бол 2 жил 9 сарын өмнөөс эхэлсэн байдаг. Иймэрхүү кино байх хэрэгтэй юм а гэдэг бодол санаа бол битүүрийн дунд 6-7 жил яригдсан байна. Тэгээд яагаад ингэх шаардлагатай, яагаад ингэж хийх хэрэгтэй болвоо гэж. Тэг Хөрлбаатараас өөр хүн одоо зөндөө байгаа шүү дээ. Заавал ингэж байх учиртай ямар ба гэдэг чинь юм бүхэн учиртай. Бас уран бүтээлчдийн хэрдэг та нар ч ярьж байгаа уран бүтээлийн сэтэл, санаа сэтэл гэдэг нэг юм байдаг тийм. Энийг тээж явж байгаад дараа нь бодит ажил болгох явцад. Тэр тээж явж явах хугацаанд одоо бодол санаа одоо улам ингээд исэж тийм орон зайгаа эзлээд одоо багтахаа байгаад халиад ирэхээрээ одоо бүтээл болж шүү дээ. Эргэх 4 улирлын эргэлт гэсэн нэртэй. 4 улирлын эргэлт. Тэгээд яагаад 4 улирал гэхээр энд хавар байна. Намар байна. Өвөл байна. Хавар байна. Ингээд 4 улирал тийм ээ. Анхандаа бол нэг кино л гэж анх бодож эхэлж явж ирсэн боловч зураг авах явц маань ийм олон сар үргэлжилсэн, баг 2 жил, 3 жил үргэлжилсэн. Авсан материал манаар 14-5 цагийн материал болсон. Гэхдээ энд нэг их нарийн учир шалтгаан гарч ирсэн. Тэрийг бол би яаж агаад ч надад тэгж бодогдсон юм. Тэрэнд би хэлдэг нөгөө Хөрлбаатар чинь олон нийтийн зүтгэлтэн сэтгүүлч, уран бүтээлч, зохиолч, судлаач гэж ингэж явдаг юм л та. Тэгээд их олон мэргэжлэр салбараар зэрэг ажиллаж байгаа. Олон 10 жил ажилласан хүн тийм үү. Хайкугод 3 мөрчүүлэг байдаг. Тэрний бүхэл бүтэн бичсэн ном бий. Хөрлбаатарын бичсэн. Энэ бол хавар, намар, өвөл, зун гэсэн ийм 4 улирлаар нь ингээд бичсэн уянгийн богино хэмжээний 3 мөртүүдтэй номтой байхгүй. Тэгэхээр энэ хүний амьдралын 4 улирлыг харахад 4 уянгатай, 4 хэмнэлтэй, 4 бодолтой, 4 ухаарал сэхэрэлтэй юм байна. Тэгэхээр энэ киногоо ер нь яг энэгээр нь 4 хуваагаад тэгээ дараа нь нэгдүгээрт энэ бол өрхийн тэргүүн гэр бүлийн одоо гол аав тийм ээ. За тэгжитэл дараа нь юу гараад ирсэн бэ гэхээр энэ хүн
сэтгүүлч байсан. Одоо анхаарчлалын салхи сэвэлзэл 89-90 он гэл гэхэд бол Улаанбаатар сонинч одоо жинхэнэ олон түмний дунд одоо шууган дуулиан болсон сайхан материал нийтэлж исэн тэр мундаг сонин эрхлэгч байлаа. Дараа нь энэ хүн бол эрдэмтэн судлаач юм. Эрдэмтэн судлаач юм. Одоо Хөрлөбаатар маань бол одоо манайд бол төрийн шагналт их зохиолч намдаггүй судлалын хувьд бол бараг эхний 2-3 хүний л одоо толгой зөхиж яваад хөрвүүлж алхаж яваа шүү. Намдаггүй судлал гэдэг бол ста базар байна гэж байна тийм үү. За тэгээд олон нийтийн зүтгэлт ингээд нөгөө 4 улирлын уянга дээр чинь дахиад 4 өөр хүн гараад ирж байгаа шүү. Тэгэхээр анги болгоно энэ кино 4 өөр мэрэгжил 4 өөр жишээл өвлгээд тэгээ чинь одоо Хөрлөбаатарын зохиосон шүлгэнд маш олон дуу байгаа шүү дээ. Сэрчмаа дуулсан байна, Арина дуулсан байна, Саран туяа дуулсан байна. Ер нь бараг дуулаагүй хүн байхгүй. Бидний сайн мэдих хийт болсон олон түмэнд төгсөн маш олон сайхан дуунуудын эзэн Хөрлөбаатар. Дуу хор. Тэгээд шинэ жилийн дуу бас их олон бий. Одоо ингээд ярих юм бол зөвхөн нэг хэсэг нь ингээд гарч ингууд ямар олон судалгааны материал бичсэн юм бэ? Ямар олон судалгаа тэгээд багш тийм үү? Багш. За тэгээд судлаач ингээд тэгэхэд зөвхөн намдаг судлаас гадна намдаггүй судлаас гадна энэ утга зохиол урлагийн талаар сэтгүүл нарийн судалгаануудыг онлайн хувьд бичсэн юм байж. Тэгэхээр яагаад ч нэг ангид кинод багтахааргүй сэдв байгаас тэгээд хичнээн ч одоо олон 10 хүнтэй уулзсан хичнээн олон зураг авсан юм. Тэгээ энийг бол эрхэм үзэгч та бүхэн энэ 25 дугаар оны 12 сарын их одоо 2 дахь 7 хоногийн энэ 7 хоногт хагас сайдар бүтэн сайдар 1-2 дугаар анги бүтэн сайдар 3-4 дугаар ангийг үзэх нэ. За энэ киног бүтсэн тухай бас одоо сэтгүүлч маань бас асуух байх л та. За 13-14-ний өдрүүдэд манай UBS телевизийн эфирээр энэхүү кино гарахад бэлэн болоод байгаа. Энэ тухай одоо бид бас дэлгэн нэвтрүүлэгтээ урьж зохиогч сэтгүүлчигээ оруулж байна. За тухайн кино маань одоо 4 анги кино маань дөрүүлээ бүтэн нэг цаг гэж сонссон. Бараг тийм. Тэгээд гэхдээ нэг хүнийг ч яас их магтад дуулдсан бэ гэж хүмүүсээс бодож болох юм да. Тэгэхээр би шалтгаанаас хэллээ шүү дээ. Ийм олон салбараар одоо ингэж явсан хүн байна. Маш олон хүнтэй би уулзаж ирсэн. Бүгд энэ кинон дээр ингэж ярина л да. Хамгийн гол юм бол түрүүн би яриандаа хэлжсэн уран бүтээлчийн санаа сэтэл гэж байдаг шүү дээ. 2000-аад оноос хойш ер нь нэг хэсэг болов шүү дээ. Манай ард түмний бид бүхний одоо эрхэмлдэг, шүтдэг тэр юм бол их өөрчлөгдөж ирээд ялангуяа залуу их нэг хэсэг бол их тийм хүчрхэг хүмүүсийг, булчин шүрмсийг их шүтэж ирсэн. Тэгээ одоо Монголд бол 3 алхаал фитнес болсон. Ерөөсөө булчинтай биш бол эр хүн биш болоод явцсан. Ерөөсөө энэ бол нийгмийн культ болж хувирсан нэг хэсэг тийм. Яагаад ч одоо тэр булчинаас тэр бол одоо ч хүртэл үргэлжлэж байгаа шүү дээ тийм. Тэрнээс өмнө дуу хоолой шүтдэг гэсэн хүний дуу хоолой. Ямар ч олон авьяастай дуучин дуу. Ерөөсөө л Тэнгэрийн дор л одоо баг юу гэж ярьдаг гэсэн бол одоо бид бүхний дээр нь дуучид бүгчүүд энэ төр гэнэ. Тэгээд ийм шүтэнтэй ингээд явж их хооронд би бас гинтхэн бодол төрөхгүй. За энэ булчин шүтдэг ард түмэн болсон байна. Дуу хоолой шүтдэг ард түмэн. За энэ бол хүний их байж болох асуудал байлгүй яг одоо авьяасаа. Гэтэл энд өөр нэг бас нэг үндэс нь байгаа. Энэ оюун ухаанаараа бүтээл туйрвдаг энэ цаг үеийг бүтээж байгаа өн мөнгөд бүтээх хүмүүс бас байна гэж. Энд бол зохиолчд, судлаачд, шүлэгчд, зураачд, хөгжмийн зохиолчд дорно шүү дээ. Энэ бол оюун санааны хүч чадал Бертенкэг гэж байна. Залуу занд нь сайхан наснда эд өргөлж яваад булчин шүрмсэнд зангирч яваа эр хүнийг харахад бол сайхан л байгаа. Гэтэл тэр хүнийг 40 жилийн дараа хараад өвгөн болсныг харуулныг хорчгор үгэн л явж байна байх та. Гэтэл оюун санаагаар бүтээсэн үн цэнтэй бүхэн бол хэдэн 10 жил байтугай 100 жил 1000 жил үлдэхэр ийм том юм бүтээж байна. Оюун санааны хүчин чадал юм. Тэгэхээр ийм хүний тухай бас хийх хэрэгтэй юм байна да.
Энэ бол чухал үнцэнтэй зүйл бас. Тэгвэл хэн байх вэ гэд бодож явж байгаа. Тэгээд ягаад ч юм бас Хүрлбаатартай тааралцалтай. Тэгээд тойруулаад ирээд бодоод үзсэн чинь ийм олон чиглэлээр салбараар энэ хүн маш үр бүтээлтэй олон жил ажилласан. Гайхалтай юм. Зөвхөн сэтгүүлч гэх юм бол 1980, 87, 88, 89, 90, 91 тэр ардчилсан шинэ нийгэмд хүлэл тавьж явах үеийн Монголын хэвлэл мэдээллийн салбарын гол түүчийлэгчдийн нэг Улаанбаатар сонин түүний эрхлэгч Хүрлбаатарын зоримог шийдэмгий он сонирхолтой материал бол үнэхээр булаацалдад сарваж авдаг байсан тийм сонинуудын нэг байсан. Энэ бол энэ түүхийг бид нар өөрсдөө мэдэх учраас зөвхөн нэг тал нь тийм байлаа шүү дээ. Тэр үед бас олон гахалтай сайхан дуунууд гарсан. Одоо чи хийм бэ гэдэг Сарантвайгийн дуу бол чи одоо ингэж хэлэхэд орог бараг дотроо дуулахар шахгүй юм байгаа шүү дээ. Сэрчмагийн дуулсан тэр дуунууд гэлдэг чинь тэр үед бас ингэж ийм олон сайхан дуунууд гарсан байна л да. Ингээд л энэ хүн бол оюун санааны хувьд бол бас энэ цаг үеийг одоо энэ өнгөрч байгаа 40, 50, 30, 40 жилийг бүхэлд нь тодорхойлж болохоор оюун санааны амьдралыг төлөөлж болохоор Монголын цаг үеийн нэгэн түүхийг бичсэн хүн юм байна гэдэг нь бол ойлгосон. Энэ хүн бол штанг өргөж биш, зодолдод тэмцэлдэж биш, дуулж хашгирч биш. Оюун санаагаараа их бүтээл үнцэнтэй зүйлүүд бүтээсэн юм. Үнцэнтэй. Энэ нь бол 5 жилийн дараа, 10 жилийн дараа, 20 жилийн дараа, 30 жилийн дараа, 40 жилийн дараа дахиад 400 жилийн дараа, 500 жилийн дараа байж хаар юм. Энэ бол бас ард түмний оюун санааны бүтээлийн бас нэг охи шин болоод үлдвэл бидний гайхамшиг бүтээж зүйтэй болж байгаа юм болов уу гэж. Хоёрдугаарт энэ бол манай ард түмэн үндэстэн маань оюун санааны дархлааны нэг хэсгийг бүтээж гинэ гэсэн үг. Бүтээж гинэ. Одоо яаж утсан гэсэн одоо банзрагч Орсоо гэл одоо дуушсан Наслман тэр үе өнгөрөө шин залуу үе гараад ирэнгүүт тэр үе бол тухайн цаг үедээ л одоо од тод болсон хүмүүсээр шүтэл явчихж байгаа болохоос биш яг тэдэнтэй адилхан 30 жилийн өмнө 40 жилийн өмнө яг тийм одууд чинь энэ үед хүлээн зөвшөөрөх чадахгүй л мартагчж байгаа байхгүй. Гэтэл банзарчгаан дууг яаж сонсч илаа, Наслмагийн дууг яаж сонсч илаа. Базар байна. Ард түмэн бас л Адар сүрэнгийн дууг яаж сонсч илаа. Одоогийн 30 настай хүүхэд 35 настай хүүхэд 25 настай хүүхэд Адар сүрэн гэдээ асуул хинбэ ахаа гэж шээ. Ингээ өнгөж гэтэл энэ ном бичсэн бүтээл оюун санааны бүтээл бол үнцэнтэй юм нь бол ингээд яг альч номын одоо том санд ингээд юунд орсон байж байгаа хатдаг тий. Энийг ингээд сөхөөд уншаад үзэх юм бол ямар их оюуны хүч юугаар тэр тухайн цаг үеэ үнэн мөнхөд нь авч үзэж болохоор тийм үнцэнтэй зүйл бүтээсэн бол үнэн хүлдэх юм байгаас ийм хүмүүсээ жоох магтан дуулж бас ярьж ивэл яасан юм бэ гэж бодож байгаа. Тэрнээс биш цаг зургийн юмар одоо ингэж юу яаж дэвэрцгээж явах нь одоо бас хэр учиртай байх юм болоо. Энэ бол миний сэтэл байсан тухайн цагт бол тэгээд за би юм суурал хийх юм байна гэх. Тэгэд ганц Хүрлбаатар биш би одоо өөрөө бодгийн за энэ чиглэлээр бол за би оюунгуун тухай баримт кино хийсэн юм байна. Эрдэмтэн зохиолч төрийн шагналт оюунгуй байна. Намсраажууг байна. Төрийн шагналт ардын ойдуугаа байна. Ардын уран зохиолч тэгээд ардын уран зохиолын төрийн шагналт жүжигийн нэрт зохиолч Вангангуй энэ тэргээ дандаа тийм оюунлог хүмүүсийн юмыг л үлдээ гэж зорьсон. Тэрний нэг үргэлжлэл нь одоо хүрлээ болж яваа. Тэгжэл сая тэрийг харин баталгаажуулчих шиг боллоо. Ардын уран зохиолчод гаргаад ирсэн ба шүү дээ. Тэрнэд бол энэ кинонд бол тэр тухай ерөөсөө юу ч арай орж чадаагүй. Ерөөсөө кино гарсан дууслаа та гэж ойлголоо. Үгүй тэрнээс өмнө хийгдсэн байсан байхгүй. Харин тэрний дараа ийм болцсон байхгүй. Тэрнээс энд зориулсан юм гэж хүмүүс яг тэгж асуух гэдэг. Энэний дараа одоо би ингээд лувсан шарвгаан 100 жилийн явуулах гэж байна. Одоо он гараад. Гэтэл лувсан шарвгаа хэн билээ гэхэд Монголын одоо алдарт нэрт хөгжмийн зохиолч бас л оюун санааны гайхамшиг бүтээлүүдийн эзэн Хөдөлмөрийн Баатар төрийн шагналт ардын уран зохиол тэгээд дуурийн цомл ütсэн, магтуу ütсэн, дуу ütсэн, хөгжмийн дан зохиолууд ütсэн гэдэл ярих юм байхгүй. Киноны хөгжим ütсэн. Ингээд цаашаа үргэлжлэн одоо
Тэрний дараа тийшээ ажил руу орж ин. Тэрний дараа тэгээд ярих юм бол эх жил чинь бид нэр Жамцын Бадраагван болно. Намсраж угаан дахиад ийм оюун санааны бүтээлийн үндсэнтэй зүйлүүд гэсэн юм бас залуу шинэ үеийнхэнд нөгөө түрүүний сава дамжуулахтай адилхан хийж өгөх ажил нэг бүгдийн биш нэг хэсгийг л би хийж яваалаа гэж бодож байна. Тэрлүүл орсон хүн. Хөрлөтөр өөрөө хэрхэн хүлээж авч ирсэн бэ анх? Таны энэ санааг тэгээд бид хоёр ярьжсэн ерөөсөө яриад тэгээд хоёулаа ямарваа нэг юм хийх чи уран бүтээлч хүн бас нөхцөл тохироо бүрд хүртэл тэгэл ингээл хөрөөл явж л байдаг шүү дээ. А гэтэл нэг нөхцөл тохироо нь яг ингээ бүрдэнгүүт ерөөсөө хүссэн үсээг ингээ орчдөг. А тийм хугацаа бол байсан болоо гэж боддог. За хоёлаа хийнэ, ингүүл яана, тэгвэл яана ингээл ингэж итэл ямар нэгэн тийм нөхцөл болцоо бүрдсэн. Тэгээд энэ киног бүтээхэд хичнээн хүн орсон бол дөрвөлхнээ бид нэр ажилласан байгаа бас тасаа. Тэгээд би бас нэг уран бүтээлчтэй бас энд бас дамжуулж хийх нь зүйтэй байх. За найруулагчаар Батбилэг манай студийн баримт киноны студийн найруулагч ерөнхий операторуудын нэгээр бас Төмөн насан. За манай радио телевизийн дээд сургууль төгссөн миний дараагийн анги төгссөн шав маань бас энэ кинонд ажилласан Даваахүү. Тэгээд анхных нь одоо том бүтээл болно. Гэхдээ манай сургууль төгссөн болохоор би бас энэгээр багшилж ирсэн шав байгаа болохоор ингээд цаашдаа ингээд явуул болох юм уу гэх тийм. Бас шаваа бэлдээд тийм гарахуулаад бас нэг сайхан одоо манай Монголын үндэсний олон нийтийн телевизийн радиогийн нэртэй одоо нэвтрүүлэгч сайн тод өгүүлэх урлагийн их мастеруудын нэг болж байна. Сайн тэмдэж шүү дээ. Утгын чимэг дээр олон өгүүлбэрүүд уншдаг ч сүүлийн жил төрүүллээ одоо 10 дунгай гэдэлсэн бол өргөжлүүл одоо манай сайн тод энэ төр гэлж 10 дунгай урталд Монголын радиогийн алдартнууд гунгаагва очир Чулуун Батгуу гэж явж ирсэн бол одоо бол сайн тод би тэгээд энэ сайн тодоогоор уншуулсандаа маш их баяртайгаа үнэхээр сонсголонтой Монгол хэл гэдэг чинь бас бидний сайхан өв үнц юм. Энэ сайхан зөв хэллэг, зөв яриа, дуу хоолойны өнг, тэгээ унших уран эрдэм чадлыг бол бас энд багтаа гэжсэн. Нөгөөдхөр ийм диктор одоо нэвтрүүлэгч одоо уран үгийн уншлагын мастер уншиж байгаа бол баримт киноны тайлбар гэдэг бол бусад бичлэгүүдээс шал өөр байдаг. Тэр ялгааг манайх нэг сайн гаргаж өгдөг. Зөвхөн ямар ч дүрсэн дээр сонины өгүүлэл шиг юм ингээд бичээд ингээд наачгаар хоёр дүрс нурсаж бичсэн юм болвол ингээд хүн нэгдэж орж ирдэг. Дүрс гэдэг бол өөрөө мэдээлэл бас хүний хараагаар дамжиж хүлээж авах мэдээлэл болж ирдэг бол тайлбар текст бол чихээр хүлээж авах мэдээлэл учраас энэ хоёр давцаж бас болдоггүй. Тэгэхээр тайлбарыг яах юм бэ гэхээр мэдээд дүрсээр тэр уулын нан 3 гэр байх чинь энэ дүнхэр хөрөн бор уулын нан 3 гэр байж илаа гэдэг чинь дүрсээр харж байгаа шүү дээ. Тэрийг яриад байхдаа бол харин хэр дотор энэ адамлж угуулсан 3 гэрийн зүүн урд талд одоо лодойг байх байсан бол лодойгоо урд өдөр сумын төв орсон. Охин нь тулгар гистэй үлдсэн байлаа. Хөгшин нь хөл муугаа твтэрт байлаа гэвэл холоос харагдж байгаа тэр гэрийн амьдрал дотор хүн сонсоод ингээ орчиж байгаа юм ийм хүмүүс байдаг юм байна. Тэгэхээр баримт киноны өгүүлэх юм бол дүрснээс салж дотоод амьдрал руу ордог учраас тэгж бичдэг. Тэр Монгол киноны тайлбар бичих яг тэр жинхэнэ уламжлалт даргааг одоо өргөжлүүлэх байдлаар би одоо суралцж яваал байгаа шүү дээ. Тийм хэлбэрээр бичсэн байна. Радиогийн текст нэг өөр үүдэг. Телевизийн тайлбар бас нэг өөр үүдэг. Киноны тайлбар бас өөр үүдэг. Киноны дүрс гарч яана, хөгжим гарч яана. Хөгжим чи өөрөө мэдээлэл шүү дээ. Тэр кинон дээр одоо үзэж байгаа дүрс, үйл явдал дээр сэтгэл хөдлөхгүй тэр киноны үйл явдал цаламдуулж орохгүйний одоо бид нар гадаа орс хэлээр бас ирээл ингээл мэрэгжлийн юм дээр наастар гэж хэрдэг байсан шүү дээ. Одоо бол мэдрэмж энэ төр гэдэг ирдэг болсон ба шүү дээ. Тэрнтэй адилхан тэр кинороо уусаж орох гол юм бол бас хөгжмийн аялал байдаг. Тэрийг тохируулж хийн гэд. Тэгэхээр баримт кино юу юм бэ гэд ирэх юм бол аливаа баримтыг
уран сайхны аргаар үзүүлэхийг баримтат кино гэж хэлж байна. Одоо мэдээний дүрсийг харъя. Мэдэн дээр гүйж байгаа хүн бол гүйж байгаа чигрэл гарч та тэрийг удаашруулах юм уу хурдсах бол ямар ч шаардлага байхгүй. Баримт бол баримтаараа л явна. Удаашруулах юм уу түргсгэд үзүүлж эхэлнэ гэдэг бол энэ дээр ямар нэг юм хэлэх гэсэн байна гэсэн үг. Энэ л уран сайхны үзүүлэлт бол авчиж байгааз гэдэг ч юм. Ингээл гарч байгаа. Тэгээд манай кино энэ киноны минь өнөөдөр одоо 1-2 дугаар ангийг үзнэ. Намар, хавар, өвөл одоо шинэ жил болж штэ шинэ. Тэгээ маргааш хавар 100 гэдэг ингээд гарах бах. Тэгэхээр манай одоо өнөөдөр энэ шинэ нийгэмд алхаж орсон энэ буй болгосон баялаг, бахархал үнцэнтэй бүхний маань бас нэгэн бүтээгч ийм эрхэм байгаа. Энэ эрхэм маань одоо саяхан хэдхэн хоногийн өмнө шагнал үрдсэн ардын уран зохиолч Хүрлбаатар юм. Тэгтээ ганц зохиол бичээд идэх хүмүүс нийгмийн маш олон салбараар явж ирсэн. Тэгээд төрж өссөн нутаг нь ямар гайхалтай юм бэ? Ерөөсөө Говь Алтай аймагт одоо төрж өссөн төрөг суманд нь очиод зураг авч байхад одоо намрын өрөм шиг шаргалцсан сайхан говь нутаг гэдэг ямар сайхан юм бэ? Говь Алтай нутаг өөрөө Монголын шилдэг уран бүтээл зохиолчдын үлгийн нутаг гэдгээрээ үнэхээр алдартай нутаг болохоор тэрний үргэлжлэл болсон Хүрлбаатар ингээд гараад ирж байна гэдэг тийм үү. Санжийн пүргва наадсах нь, Мишгийн сэдэнд орж наадсах нь, Чадраавлын лодой домд наадсах нь, Лодонгийн төдөв наадсах нь хичнээн олон зохиолч төрсөн. Энэ шилдэг орон зохиолчд бол зөвхөн Говь Алтайгаас л төрсөн байна да. Тэрний нэг үргэлжлэл нь хамгийн отгон ардын уран зохиолч нь энэ хүрлээмэл болж өгөрсөл байна л да тий. За энэ эрхэм хүмүүний тухай сайхан баримтат кино дөрвөн улирлын эргэлт гэх кино манай UBS телевизэнд дэлгэцнээ гарахад бэлэн болжээ. Тэгээд Алтай нутгийн хүмүүс бас оюуны бядтай гэж эртнээсээ яригддаг штэ тий. Тэгээд энэ хүмүүний талаар за мэдэх нэг нь одоо маш сайхан киног хүлээж авах. За мэдхгүй нь бас тий энэ хүний талаарх мэдээллийг бүр илүү дэлгэрүүлж гүнзгий авах нэ. Тэгээд юу хийдэг, яадаг хүн байна. Зөвхөн одоо зохиолч бишээ гэд та түрүүнд дурдлаа. Зөвхөн сэтгүүлч бишээ гэд хэллээ. Тэгээд энэ олон зүйлсийг энэхүү киноноос сайхан айл гэрлийн төшиг тулгуур ноён нуруун юм байна лээ гэдэг. За тэгээд нэвтрүүлэгт маань урагдсан багштай баярлалаа. Тэгээд хийж байгаа ажлуудаа за хамгийн сүүлд хийсэн бэлэн болсон одоо энэ баримтат киноныхаа талаарх мэдээллийг манай үзэгчтэй дэлгэн хуваалцлаа. Таны хийж байгаа олон ажлуудад амжилт хүсье да. За ингээд удахгүй 3-7 хоногийн дараа ч юм шинэ он гарлаа. Одоо бид нар шинэ ажил, шинэ амьдрал руу хөл тавьж орно. Өнгөрсөн оныхаа хийж бүтээсэн бүхнийг тунгаа цэгнэж бодно. Хүн дандаа л хөгжид дэвшиж урагшлахын төлөө л явдаг. Тэгээд нийт үзэгчтэй Улаанбаатар телевизийн, UBS телевизийн үзэгчтэй эрүүл үеийн хаз жаргал сайн сайхан бүхнийг хүсээрэй. Шинэ ондоо улам дэвжиж, дэлгэрч явахын өрөөл дэвшүүлээ. Улс их орн маань ч тэгж явахыг хүсээрэй. Бас энэ киногийн маань одоо өөрийнхөө дэлгэцээр гаргаж үзүүлэх боломж гаргаж өгсөн UBS телевизийн удирдлага уран бүтээлч та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсээр удахгүй хоногийн дараа танайхан ч бас тэгээд ажил төрлөөд өгнөд шинэ оноо ухтаж баярлсан гэхээс тэгээд шинэ оных нь баяраа сайхан тэмдэглээрээ сайхан ухтаараа. За та бүхэн баярлалаа. Киног маань одоо ингээд бямб нэмгэрх та бүхэн үзэх нэ. Баярлалаа. Жаргал хүсье. За баярлалаа. Тэгэхээр үзэгч та бүхэн Монгол Улсын ардын уран зохиолч Үржингийн Хүрлбаатарын амьдрал уран бүтээл, туйрвал олон зүйлсийг багтаан хийгдсэн дөрвөн улирлын эргэлт баримтат киног UBS телевизийн цэнхэр дэлгэцээр хүлээн авах боломжийг бид бүхэн манай хамт олон за баримтат кино бүтээгчдийн зүгээс үзэгч та бүхэнд олгож байна. Энэ талаарх мэдээллийг хамтдаа дэлгэн хуучлалаа. Хамт хэлсэн үзэгч та бүхэнд баярлалаа.